За эхний дасгалыг яаж хийх талаар үзүүлье. За дасгалаа эхлэхийнхаа өмнө эхлээд хоёр гараа гидсэн дээр эсвэл ташаан дээр авна. За энэ үед юу хийж вэ гэхээр амьсгалаа ажиглана. Гүнзгий уртаар амьсгална. Тэхийн тултайгаа хэрэг гидсэн дээр гараа авсан бол таны гар амьсгалах үед урагшаага бөмбөж ирнэ. Амьсгалаа гаргах үед хоошоо татагдаж өгнө. Ерөнхийдөө гүнзгий урт амьсгална гэсэн үг. За энэ үед нүдэн анаарай. За амьсгалаа хамраараа авъя. За жоохон алгуурхан авах мөчөөс гидсэн маань урагшаа бөмбөлөө. Буцаад амьсгалаа гаргалаа. За энэ бодлоор 2-3 удаа амьсгалаад нүдээ алгуурхан байна. За хоёр гараа мөрний төвшин дээшээ өргөж өгнө. За хоёр гар маань чанга. За нүдэн анихгүйгээр нар зүг буюу баруун тишээ 3 тойрог эргэлдэнэ. За эхний тойрог дээрээс дараагийн тойрог руу шилжихтэй хурдаа баг зэрэг нэмэгдүүлнэ. За энэ үед таны толгой эргэх магадлалтай. Тийм учраас түүнээс сэргийлж толгоогоо эхлээд баруун тишээ эргүүлж өгөөрэй. За хамтдаа эцгээе. Жоохон алгуур нэг тойрог явлаа. Дараагийн тойрог илүү хурдан. 3 дахь тойрог. За эндээсээ гараа буулгаад амьсгалаа ажиллаа зогсъё. За хоёрдугаар дасгал хүч чадал эргээ ирэх. За энэ дасгал нь болохоор нэгдүгээр дасгалаас олж авсан энергийг биедээ хоримтлуулж хадгалах дасгал байгаа. За яаж хийхийг хамтдаа харцгаая. За гудсан дээр замлаад сууя. За гудсныхаа дагуу гэсэн үг. За ингэж замлал суугаад хэсэг хугацаанд амьсгалаа ажиллана. За энэ маань өмнөх номноос ялгаатай зүйл буюу Петр Левний номны дахин сэргийх мэлмий 4-р ном байгаа. Энэ номон дээр бүр төгс хувилбараар орсон байдаг энэ дасгал маань. Тэгэхээр дасгалууд маань бяцлагтай хавсарч хийдгээрээ онцлогтой байгаа. За дасгал бүр 2 хэсгээс бүрдэнэ гэсэн үг. Одоо энэ 2-р дасгалын эхний хэсэг маань өөрийнхөө амьсгалыг ажиглаад анхаарлаа төвлөрүүлэн хэсэг хугацаанд бяцлагаас суух байгаа. За хоёр гарыг гидсэн дээр авчих. Тэгээ амьсгалаа гүнзгий уртаар авахтаа түрүүний дасгалтай мөн адил гидсээ урагшин ингээ бөмбөйл гэж шаар үлээж байгаа юм шиг амьсгалаад. За буцаад амьсгал гаргах үед гидсэн маань татагдаад хүүс маань нуруу руугаа ойртож ирнэ. За энэ байдлаар 2-3 удаа амьсгалаад анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлж өгнө гэсэн үг. За тэгээд үндсэн дасгал руугаа орохдоо дээшээгээ харж хөвтнө. За дээшээ харж хөвтө хоёр гарыг газар руу алгаар нь тулж өгөөрэй. За тэгээд мөн адил дахиад 2-3 удаа гүнзгий амьсгал аавна. За энэ амьсгалаа болохоор гидс рүүгээ аавна. Яагаад ингэж аваад байна гэхээр 3 дугаар хүрд буюу наран сүлжээ хүрд маань бидний энэ хүүсний орчин байрлаж байгаа. Цээжний доод хэсгээс хүүсний хооронд энэ наран сүлжээ хүрд байгаа. Ийшээ гүнзгий амьсгалыг авч анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. За одоо байгаа бүх амьсгалаа гаргахдаа хоёр гарыг газар руу тулаад толоогоо дээшээ өргөөд эрүүгээ игм рүүгээ шахаж өгнө. Энэ үед мөн амьсгал гаргахтайгаа зэрэгцэн хөлийг дээш нь 90 градусаас илүү өргөж өгнө. За буцаа амьсгал авахдаа хөл толоогоо зөөлхөн буулгаарай. За нэгтгэн. За энийг 3 удаа давтаж чинь. Хоёр дахь нь дахиад амьсгалаа гаргалаа цээж рүүгээ эрүүгээ шахаж өгөөд хөлөө дээш нь 90 градусаар өргөлөө. За амьсгал аваад доошоо буулаа. За илүү хүчтэй хоёр хөлийг толгойтойгоо зэрэг өргөлөө. Доошоо буулгалаа. За эндээсээ зөөлхөн дээшээ өндийгөө сууя. За саяны дасгалыг хийх явцад анхаарах зүйл маань болохоор хүн булчингийнхаа маас булчин дээр ачаал өхөөс илүү энэ хөвлөд байгаа энэ хоримтлоос нь түрүү нэгдүгээр дасгалаас олж авсан энергийн хүчийг ашиглан хөлийг ингэж хөл толгой хоёрыг зэрэг хумж өгөх байгаа. За 3 дахь дасгал бие махбод болон ухамсарын шүтэн байрлалга. За энэ нь болохоор 1-2 дахь дасгалаас олж авч биедээ хоримтлуулсан энергийг бусад бие рүүгээ ухамсартайгаар ингэж энергийг түгээж бүх бие рүүгээ түгээж ин гэсэн үг. Тэгэхээр дотроос таны энергийг маань залуужиж сэргэж ирнэ гэсэн үг. За энэ маань Бас Петр Левний ном 4 дахь хувилбар буюу сүүлд гарсан хэвлэлээ маань бусад номноос ялгагдах онцлог буюу төгс хувилбар нь байгаа шүү. За дасгал маань мөн адил 2 хэсгээс бүрдэнэ. За эхний хэсэг нь болохоор за дагаад хийгээрэй. За гудсан дээрээ өвдгөн дээрээ суун. Өлмийгөө тулаад өсгий рүүгээ сууж өгнө. За хоёр гарыг эхлээд биенийхээ дагуу унжуулаарай. За ингээд нуруугаа цэглээд хоёр гар шулуун тасгана. За энд нүдэн анжаагаад
дахин наран сүлжээ хүрдэн дээр төвлөрсөн энерги рүүгээ анхаарлаа хандуулан 3 гүнзгий амьсгал аваад гаргана. За шаар үлээж байгаа юм шиг эцэс маань урагшаа бөмбөгөөд буцаад хийг нь гаргалаа. Дахиад нэг удаа гүнзгий амьсгалаад гаргая. За одоо амьсгал аваад 2 гарыг ташаанныхаа дээшээ хонгон дээрээ байрлуулад 2 тохоогоо авчиж өгье. За амьсгал гаргахдаа эрүүгээ доош нэгэн рүүгээ буулгаж өгнө. За амьсгал аваад толгоогоо айл бол хоошоо гидээлгээд далныхаа ясыг хооронд нь уулзуулаарай. За амьсгал гаргалаа дахиад эрүүгээ игм рүүгээ шахлаа. Амьсгал аваад хоошоо гидээгээд 2 тохоогоо уулзуулъя. Амьсгалаа гаргахдаа урагшаага тонгоолоо. За сүүлийн удаа хоошоо гидээгээд нуруугаараа бага зэрэг хотоож болно. За хаамсгал аваад урагшаага харъя. За 4-р дасгал энергийн цэвэрлэгээ. Энергийн алдагдлыг хааж энерги нөхөж өгдөг дасгал байгаа. За энэ дасгалыг хийхдээ 2 хөлөө жигээд 2 гарыг хажуудаа авна, алгаар нь сайн туулж өгнө, гараа шулуун сайн тохоогоор нь тэнэлгэж өгөөд урагшаагаа хараад нуруугаа цэхлээ суугаарай. Бүх бие ерөнхийдөө чанга байна гэсэн үг. За бас амьсгалаа ажиглана. Ерөөсөө энэ дасгалууд маань дандаа бяцлагалтай хавсарч явж байгаа. Энергийн хүрдүүд дээр анхаарлаа төвлөрүүлдэг гэрээ онцлог. За одоо бас хийх дасгал маань гидс рүүгээ дахиад хэвлээ рүүгээ амьсгална, аль болох гүнзгий урт амьсгална гэсэн үг. За энэ байдлаар 3 удаа дахиад амьсгалъя. Ердийнхөөс илүү гүнзгийл гэсэн үг л дээ. За бага амьсгалаа гаргахдаа эрүүгээ игм рүүгээ дахиад доош нь шахлаа. Мөн өвдгөө өөрлөгөө татын амьсгал авлаа. Хүчтэйгээр цээжийг дээш нь өргөж өгнө. За буцаад амьсгал аваад доошоо бууя. Амьсгалаа гаргахдаа эрүүгээ игм рүүгээ шахна. За энэ үед хөлдөө мөрний хэмжээний зай аваарай. За дахиад амьсгал авлаа. 2 хөлийг баг зэрэг өөрлөгөө татлаа. Дээшээгээ биеийг өргөлөө. Ерөнхийдөө ширээ байрлал гэсэн үг. Уруу ширээ байрлал. За амьсгалаа гаргалаа. Буцаа суулаа. Эрүү рүүгээ нуруугаа цэхлээд игм рүүгээ эрүүгээ шахаж өгнө. За дахин нэг удаа амьсгал авахдаа 2 хөлийг эрүүгээ татлаа. Дахиад амьсгал авахаа үргэлжлүүлэнгээ биеэ дээш нь өргөж өгнө. Тэгээ хоошоо гэдээгээд хүзүүгээр нэлээд доошоо ингээ гэдээж өгөх нь. За буцаад амьсгал аваад хөлөө жигээд нуруугаа цэхлээсэн. За 5-р дасгал энергийн тэнцвэршил. За энэхүү дасгал өмнөх дасгалуудтай мөн адил уялдаатай. Бүх 7 хүрдний маань энергийг сэргээж өгч хоорондоо зохицолтойгоор зохицол нийцэлтэйгээр ажиллахад нь туслах дасгал байгаа. За яаж хийх вэ гэхээр доошоогоо харж хэвтэнэ. За 2 гарыг цээжнийхаа 2 доод тавирганыхаа орчим алгаар нь тулаад доод башаага дээш нь өргөж өгөн баг зэрэг газраас хөндөрүүл нөлмөө дээрээ тулна гэсэн. За эндээсээ амьсгал гаргаад цээжийг дээш нь өргөөд бүх биеийг алга болон өлмөн дээр тулж өргөж өгнө. Тэгээд толоо хоошоогоо номлаад эрүүгээ дээш нь өргөж өгье. За эндээсээ амьсгал аваад ташаага дээш нь өргөөд өөрийгөө гурвалжин байдалд оруулна. Хөлдөө мөрнөөс том хэмжээний зай аваарай. За энэ үед толоогоо доош нь гудаалгаад игм рүүгээ эрүүгээ мөн шахаж өгнө. За алуурах нар. За амьсгал гаргалаа. Дахиад түрүүний алга өлмөө дээрээ тулсанчлан ташаага газар тулахгүй хөрөхгүйгээр ерөөхдөө дээш харсан нохоо байрлал гэж нэрлэдэг. Энэ байрлалд ороод толоо хоош нь гэдээлгээд эрүүгээ дээш нь өргөөрэй. Амьсгал гаргаж дууслаа. Хэсэг хугацаанд байрж болно. Үргэлжлүүлээд амьсгалаа авахдаа дахиад уул байрлал доош харсан нохоо байрлалаар мөн уралжин үсгэж эрүүгээ игм рүүгээ шахаж өгнө. Айл болох ташаага дээш нь өргөж өгөөрэй. За сүүлийн удаа давтъя. Амьсгалаа гаргалаа. Дээшээ харсан нохоо байрлал. Амьсгалаа авахдаа доош харсан нохоо байрлал руу ороод толгоо унжуулад эрүүгээ игм рүүгээ сайтар шахаж өгөө. Нуруугаа сайн сунгаарай. За буцаад доош өвдөг тулаад хүүхэд байрлалаар амарч болно. Аль эсвэл дээшээ өндөгөөд амьсгалаа ажиглаад хэсэг хугацаанд суугаарай.